Зя. Бүдэн хараа. Тэнэнэ шот. Ингээд 2 сар. Чи 2 сар хийгээг юм уу? Тий, юу л бараг 2 3 сар болсон уу? Яна би ингээд бас өөрийнхөө подкастыг Гэсэн 2 сар амар гой бүтээ хийгээ 3 сар юу ч хийгээгүй. За 4 сар одоо хийх юм шүү. Тэгсэн мөртлөө ингээд энэ ингээл өөр юм ингээл харин өөр подкастэнд хөтлөгч хийж байж байгаа л. За яг тэгээд зүгээр ойрдоо ер нь блог хийгээд бодоодсэн. Тэгээд би ч нэг ойрдоо хаалгаанд орсон. Тэгээд тэр хаалгааныхаа талаар тусдаа блог оруулах болохоор тэрийг ярихгүйгээр нэг тийм нэр нь бол гэртээ хэвтрийн дэлгэмтэй байгаа. Тэгээд энэ хугацаандаас манай найз маань намайг эргэлтээр тяа маань эргэлтээр ирээд тэгээд тяаг дээр амар олон юм дээр нөгөө яриа нийлдэг болохоор зүгээр ээж хахаар хоёлаа нэг гоё юу биччихье гэх. Тийм блог хийчихье гэд. Тэгээд сууд юм. Сэбэцхан уу. Тэгээд бид хоёр юу ярих аваасаа мэдэхгүй байгаа болохоор эндээс карт суулж үзсэн юм лөө. Тийм. Бас юм монгол хэлтэй бас байна. Монголоорч бас байна. Тэгээ зүгээр нөгөө ганцаараа байхдаа одоо сонсдог хүмүүст айгүй хань олдог миний блог. Тэгээ нэг амар учиргүй амар олон хүн үздэг болохоор бас амар гоё тухтай байдаг. Тэгээд яг тийм нэг ганцаардж байгаа хүн байх юм бол гоё хантай зүгээр хажуудаа тавьчаад бас сонсоод үйж ирлэх гэж бодоод тэгээд тэгдэг шүү. Сонсонгоо юм уу цэвэрлээл хоол моолоо хийгээл. За what do my shoes tell you about me? Яг хоёлаа түрүү гутлаараа ярьж ингээл амар ингээл янз бүрийн хувцс мувц гэхээс илүү гутлан л амар их ач холбогдол өгдөг мөнгө зардаг. Гэтэ тэр нэг амар юм нөгөө нэг үнтэй гутал гэхээсээ биш. Зүгээр яг таард юм а яг нэг амар удаан бодож исэн өсгий таардаг. Амар удаан бодож исэн материал таардаг, түрээ таардаг. Тэгэл авчдаг тийм. Ер нь бас яг ингээд хувцс гэхээс илүү гой гутал харагтаар дэргээ заавал ингээ хадгалаад авцсан. Тэгээд ингээл одоо хүслийн жагсаалтанд бахан гутлнууд л байна шүү дээ. Тэгээд бас яг ингээл нөгөө янз бүрийн юмд одоо play time байна. За аль эсвэл яг нэг юм үйл ажиллагаанд өргөддөг ч юм уу нэг тэгдэг штэ. Эсвэл яг нэг юм зорж авчих юмны нээлт, мэлт. Яг нэг хувцаа ингээд бодохдоо би хамгийн түрүүнд гутлаа бодд юм бил. Тэгээ яг за тэр гутлыг ингэчих юм бол гээд ингээд гутлнаасаа дээшээ хөсөрдөг. Тийм. Гутлаа эхлээд сонгосныхоо дараагаар дээшээ хувцаа сонгоход амруулчдаг. Илүү амруулдаг тий. Тэгэхгүй л ингээд дээдлээ ингээд гэхдээ дээдлээ бодчихоор доор нь яг юу өмсгөө учраа болохоо болж болчихдаг тий. Тий. За сая яг тийм гутал ярьжсэн. Эн чинь тэгээд юу штт level 1 2 3 гээд хүндэрдэг. Энэ амар гоё карт. We are not really strangers гэдэг юм хөрхөн тоглоом байна. Ойр татны хүмүүстэй тоглол ер нь. Тийм. За ингэж have you changed your mind about anything recently гинэ. Ойр яг ингээд одоо нэг өмнө нь ингээл амар бат ингээл итгэлтэй байсан юм. Эн чинь бас ингэчиж болох юм байна штэ ч юм уу. Тийм бодогдсон. Эсвэл ингээд шинээр дахиж нөгөө нэг өмнө нь бодсон байснаа эргэж сандаг ч юм уу тийштэй гэсэн юм байна. Ер нь яг 30 хүрснээс хойш амар олон юм дээр миний бодол амар өөрчлөгдсөн. Тэг яг хамгийн том ингээд бодсон юм гэх юм бол хүмүүсийг нөгөө амьдралаасаа явуулах нь дандаа гонигтай биш юм байна гэж бодсон. Гонигтай зүйл биш юм байна гэж ойлгосон гэх юм уу. Тэг одоо зарим найзуудаа ингээд би нөгөө найзуудтай ер нь амар ач холбогдол өгдөг төрлийн хүн юм билээ. Тэгээд яг ингээд найзуудаа яг дандаа л ямар нэг аргаар ингээд байх хэвээр ингээд одоо таарахгүй тохирохгүй байсан ч хамаагүй ингээд нэг юм зурж үлдэх гээд идэг төрлийн хүн байжгаад тэгээ яг нэг хит хитэн үнэхээр яг нэг амар токсик юм уу тиймэрхүү хүмүүсээ явуулсныхаа дараа ингээд ойлгосон гэх юм уу. Ингээд нөгөө хүнийг амьдралаасаа явуулах чинь бас зарим талаараа айгүй сайн зүйл юм байна гэдгийг ойлгож сурсан шинээр. Энэ юу нэг айгүй гоё сэдв байна өөр. Өөр 30 гараад өөр яаж юм. 30 гарсны дараа тэгээд ер нь юмыг бас айгүй арай нэг өөдрөгөр харах гад байдаг юм байна гэх юм уу. Тэгвэл нөгөө одоо жишээлбэл нэг 2-3 жилийн өмнө ч угаасаа яг миний амар депресстэй үеийг мэдэн штэ. Тэгэнгүүт тэр үед ингээд яаж хийж байгаа хамгийн нөгөө яраал руу явж ийж нөгөө ингээд нэг мэдгээд идэв штэ. Бүр ингээд эцэст нь тулгаж ийж тэгхгүйгээр нэг яг бүр юм эц рүү н очихоос өмнө өөрийгөө нэг жоохон татаж аваад идэг болцсон байлээ. За дотгошоогоо өөр л үгээд гисэн байна. Найз нөхөд хүрээлэл амьдралынхаа юм дээр яасан байна. Дахиад өөр байна уу? Өөрт тэгээд ер нь
гайгүй дээ. Тэгэл ер нь бас өөрийгөө хайрлаж сурсан байлээ. Ер нь олон талаасаа. Тийм тэгэл. Гэхдээ яг нэг өөрийгөө голдог мэдрэмж бол угаасаа байгаа. Гэхдээ тэрнийхээ ачаар бас ингээд нэг харахад ингээд нэг үе бодоход нэг хэдэн сарын дараах ингээд өөрийгөө хэдэн сарын өмнөх өөрийгөө харангуут өө би ч нэрээ тэгж бодож ирсэн юм а тэгээ хийцэн л шүү дээ гэдэг. Нэг мэдхэд ингээд болцсон байдаг гэх юм уу. Тиймэрхүү юмнууд бас байна. Тэгэл ер нь бас ганцаараа айгу байж сурсан байна. Ганцаараа тэмлэг орж чаддгүй байсан юм чинь тэгээ айгу бие даагаад ганцаардахгүйгээр бас ганцаараа байж сурсан байна. Тэгээ ганцаарч үедээ тэрийг өөрөө ингээд нөгөө даваад туулж чаддаг бас болцсон билээ. Харин тэгэл хаяа ганцаартаад гуниглах бас гоё санагддаг болцсон байна. Тийм бай. Чиний хувьд би яг сүүлд бас ингээд нөгөө нэг 30 гарч чи би ч 30 нэлийн гарцсан. Тэгээд нөгөө нэг би магтаалд амар дуртай байна. Хүнээс юм магтаалт гэдэг нь яг юм миний хийсэн юмн дээр, яг юм бодож юмн дээр намайг ингэж одоо тэр чин гоё байсан шүү, тэр чин ийм шүү, чи ийм шүү гэж яг ингэж миний ийм хувь хүнлүү ингэж хилдэг тэр гоё үгнүүдэд айгүй юм дуртай гэхээрсээ кринжлэх байсан. Өмнө нь болохоор ингэж нөгөө нэг нэг юм хүнээс гоё үг сонсгоод гэл нэг юм сонь тэгээд ер нь айгүй олон юмн дээр нэг кринжлэхгүй хүлэн зөвшөөрүүлсэн гэх юм уу. За би угаасаа л ийм нөгөө нэг найзуудын үгний ялангуяа бас надад амар чухал байдаг. Би ч бас айгүй юм найз төвтэй хүн шүү дээ. Олон найзтай байдаг. Олон чухал хүмүүсийг ингэ байдаг. Тэнгүүд одоо гэхдээ хүмүүс бас тийм л байдаг бах. Хин хамаагүй хэлсэн хүний үг бол надад нэг тийм чухал биш. Тэнгүүд чи ингээ миний дотны хүн ш. Тэнгүүд чи миний тухай надад ч юм уу ингээд миний амьдралыг мэдсээр байж намайг мэдсээр байж ч юм уу ингээд нэг үг хэлж мэлчээр ч юм уу би бүр ингээл амар шархалж амар хүлээж авдаг. Тэр нь ингээд тэр чигээрээ ингээд би өмнө одоо тийм юм биш хүлээж авч авдаг. Тэрэн шиг бас ингээд чи ингээл одоо яа чи ийм шүү ч юм уу те чиний одоо энэ хийж байгаа юм чинь айгүй юм шүү гэх тиймүүд би тэрэнд амар юм урам аваад өстэй энэ маань намайг ингээд хэлчлээ. Миний сайн найз намайг ингэчлээ. Миний ингээд нэрэл миний хийж байгаа юм гоё юм байна гэдэг ч юм уу. Тэгэж мэгэж амар яд юм бэл. Тэгээд тэрэндээ айгүй бас хүлээн зөвшөөрсөн. Тэгээд нэг юм магтуулах гад ч юм уу ингээд явах нь хайшин. Гэхдээ за би ер нь бол тийм юм дуртай юм чинь сэтгэл санаад хавгүй байвал яг ингээд бодтоор тэр чин жоох ингээд шүү эн чин ингээд шүү гэж яг надад юм чин өмнөнийг хэлдэг тийм найзуудтайгаа олж уулздаг ч юм уу. Тэгээд би жоох ингээд эн чин надад хэлээд өгдөө гэж бүр юм нэхэж хэлүүлдэг ч юм уу. Тэр мэрэндээ бас мэдчихээр айгу тухтай амар яагаад байгаагаа ингээд авмаар байгаа юм аваа тийм үг мүг авмаар байвал тэрийг нэхэд ингээд хилчдэг хүнтэй нь уулзаад авчихдаг болсон. Тэр нь ингээд айгу гоё аа. Тэгээ би нойр байраа зарах гад тэгээ энэ дээр ч юу юм сүүлийн 2 сар ер нь бол ингээд амар тэлтэрч байгаа. Нэрээ 3 өрөө байр заргасан шүү. 3 өрөө байр зарах. Байр зарна. Тэгээд хэрэн дээр яг ингээд өмнө нь ер нь л зүгээр ингээд нөгөө боддог байсан хэрнээ одоо бас ингээд амар баталгаажуулж бодож байгаа юм нь би сүүлийн хэдэн сарынхаа ингээд орлого зарлахынхаа юмнуудыг ингээд харсан чинь яг нэг юм 3 өрөө байрны төлөө л амьдардаг хүн болцсон байгаа надад ингээд амар муухай санагдсан. Нэг юм хэдэн сар л үргэлжилсэн зүйл хэдэн сар одоо тэрэнд аягүй юм шаналж ингэж бодсон. Тэгэнгүүт би ч уг нь бол одоо тийм эд зүйл материаллык зүйлд тийм амар юм тэрний төлөө л энэ насаа зориулж мариулах хүн биш гэж өөрийгөө тийш тий мэддэг хэрнээ яг нэг тэгээд ингээд байгаад нэг юм иршэмэнд орж мороод тэгхэл ёстой юм шигэр болж болцсон өөрийгөө харсан ч амар юм. Нэгт амар өрөвдсөн, хоёрт ингээд жоохон муухай санагдсан. Тэгээд удаан үргэлжлэх юм бол яг нөгөө нэг амьдралаас мэдэрмээр байдаг, мэдэрдэг миний яг өөрийн одоо энэ ч одоо миний л амьдрал шүү дээ. Үнэт зүйл мөл маань ингээд утгаалтах юм байна гэж ингэж бодоод. Тэгээд 10 жилийн дараах марааха бүр ингээд амар би ер нь гэхдээ төлөвлөхгүй байхгүй. Тэгээд амьдралч сонин шүү дээ. Юу ч болж магадгүй, маргааш юу ч болж магадгүй. Амьдрал угаасаа л тийм амар ховжоод байдаг юм чи. Тэгээд ер нь зүгээр ингээд бодоход мэдээж ингээд айгу хөөрхөн би одоо байраа зарчаад мэдээж маш хөөрхөн байрал авч таарна. Тэгээл гэр гэдэг чи ер нь бол ингээд миний байгаа, миний гэр бүл байгаа тухтайлах газрыг л гэргэн шүү дээ. Тэгээд би бас ингээд зээл рүү биш одоо зээл төлөлтийн хойноос л ингээд гүгээд идэг хүн биш. Би ингээд орлогоороо ингээд өөр ингээд гоё амьдралын аз жаргаллуудыг авмаар байхгүй. Тэр нь хүүхдэд агуулад ээжигээ дагуулад аялмаар байна. За энэ сарын зээл төлөлт яах вэ гэж бодохгүй бүтэн сар хөдөө мөдөө баймаар байна.
Яг нэг юм хом үзмээр байна. Тэгэл яг нэг юм амьдралыг амьдрал болгодог тийм амттай зүйлүүдэд цагаа зарцуулмаар байна. Тэнгүүд одоо чи ингээд том болчхоор би 3 хоног аврана гэдэг зөвхөн 3 хоногийн асуудал биш те. Тэр 3 хоногийн ажил, тэрэг дагсан орлого бүх юмнууд ингээд цосно л гэсэн үг шүү дээ. Тэгээд би ч одоо ганцаараа хүн 30 хоногийн 3 хоногийн орлого зогсчих юм бол одоо би ч одоо нэг унтчихтай хүн болдог төрлийн хүн биш болохоор амар хэцүү баггүй юу? Ер нь яг нэг юм яг тийм амьдралын стилд ер нь яг тийм одоо яг юм офисын цагт баригддаг ажил хийдгүү мөртлөө арай нэг тийм уран бүтээлч байдлаар ингээд нөгөө нэг юм зарим үед нэг мөнгө олдог, зарим үед мөнгөгүй байдаг нэг тийм стилээр амьдардаг хүмүүс шүү дээ. Одоо би хийх чинь тийм нэг юм тогтмол гэхээсээ илүү яг нэг тийм ингэж одоо цорилт шиг ингэж амьдардаг. Тэгээ угаасаа энэ замыг сонгож амьдарч байгаа учраас яг ингээд энэ эрчиндээ бас өөрөө тасцсан. Тэгэл түрээсээ төлөөл тэгэл нэг юм бусад цаг үеийг тэг ингээд өөрийнхөө яг амьдралд зориулаад амар ингээл овоож хацаадлаа байчихгүй. Тэгсэн мөртлөө амар тийм нэг тийм зээлэнд бас ингээл баригдахгүй. Гээр ингээд нэг юм балансаа олохоос айгүй хэцүү байгаа тийм. Тэгэл яг тэр амьдралын тэр нөгөө нэг эд зүйл гэдгээс юм тусдаа угаасаа л ингээл хичнээн би ингээд минимал хүн бол би биш. Би бол юм максималист хүн байгаа байхгүй тийм. Миний хуцсны тоо ширхгээс л одоо гутлын маань тоо ширхгээс хүн мэдэж болохоор хичнээн юм материалыг юмд татаач юм шиг хэрнээ тэр нь ингээд одоо миний хуцсны ихэнх нь бас тэгэл дрифтл байдаг ч юм. Эсвэл би хаавсан 8 дугаар ангитай өмсчихсэн хуц маань одоо хүртэл надад таардаг ч юм. Тэг ингээд ураг татал нь илэг татал нь ингээд тэгээд ингээд холцоолоод ингээд өмсөд болоод идэг болохоор тийм юу үнтэй одоо нөгөө брэнд одоо хит ач холбогдол өгдөг ч юм уу тий. Гэхдээ яг тэглээгээд нэг хит чанаргүй юм хэрэгэлдэг гэсэн үг биш. Гэхдээ амар олон юм байлгах дуртай. Яг тэр талаар хоёул амар адилхан тий. Тэгээ нэг 30-ын олоод болгочтой. Тэнгүүд чи ингээд яг ийм дайр гэдэг нэг ийм зүйл мэдээж эн чинь ингээл айгу аюулгүй байдлын юм л да. Гэхдээ зөвхөн тэрний төлөө ингээл одоо тэр байранд л амьдарснараа л одоо баг би хин гэдгээ одоо юм мэдрэх гээд байгаа юм шиг сүл рүүгээ ингээд тийм тодорхойлох гэж байгаа юм шиг юм санагдаад өөртөө тэгээ санагдаад тэгээд хей тийм биш штэ тий. Гин чин шал өөр ингээд амьдрал ирээдүй аз жаргалууд амьдралын амтууд ингээд дээшээ доош уруудах бүх юм ингээд урд ингээд байсаарч ирсэн одоо хүртэл байж байгаа. Тэгээд энд ингээд хүлдэгдээд байх юм шаардлагагүй гэдгээ сая бас яг ингээд амар ойлгоо. Тэгээд түүнээс биш бас ингээд яг өөрийнхөө орон гэр гэж бодоод төвчүүлээд тэндээ ингээд тухалцсан. Тэр чинь би бас ингээд энэ байрыг чинь зарна гэж бодож аваагүй шүү дээ. Нөгөө сална гэж бодож нийлдэггүй гэдэг шиг тий. Тэгсэн зүйлээсээ ингээд нөгөө сэтгэлээ таслаад ингээд за энийг ингээд би зарнаа хүнийх болгоно гэх чинь амар хэцүү байгаа юм тийм шүү. Тэгэл эрдэн нөгөө хувцгуудлал биш болохоор шууд дарагдахгүй. Тийм. Тэгэл ингээд хүлээгдээл хуцаа аваад тэр хугацаанд ч яг одоо тийм болох хэрэгтэй болдгоор л болт юм аа гэж бодоод байж. Тийм нөгөө эргээд амьдралаас би ямар аз жаргалыг юуг аз жаргал гэж боддгоо гэдгээ дахиж ингэж нөгөө нэг дахиж өөртөө сануулсан гэх юм уу? Ойрд бол яг тийм л байлаа. Тэгээд өөрийнхөө дуртай байдаг юм яамар байдаг юмнуудаа ингээ кринжлэхгүйгээр хүлээн зөвшөөрсөн гэх юм уу? Өөрөөсөө кринжлэх чинь бас хэцүү мэдрэмж шүү дээ ёо. Балаа ингэж бодглоо. Би удаа нэг тийхэн хаашаа ингэж бодогдтол. Тэ? Тэгвэл бодроо зурч. Одоо нөгөө нэг ингээл согтож могтохоор ч юм уу би нөгөө амар emotional хүн юм байлээ. Тэгээд ингээд амар уйлж мөйлөх нь амархан байдаг. Тэгэнгүүт ингээ манай найзууд ингээд тэрүүгээр мээр ингээд жокингүүд би өөрөө амар хүнийг шоглдог хүн байхгүй юу? Би амар ингэж нөгөө амар саркастик зөө ингээ хүмүүсийг ингээ шоглоод ингээд тэгээ нөгөө би тэгтээ хайртай хүмүүсээ эсвэл надад таалагдсан хүмүүсийг шоглдог. Хит ингээд амар ийдэг харсаад байвал тэр хүнийг таалагдахгүй байна гэсэн үг. Тэгээд тийм төрлийн хүн болохоор тэгээ эргүүлээд манай найзууд надад шоглонгууд яг амар ингээд хамт ингээд инээж минэж тээ. Тэгтээ яг нөгөө уйлдаг гэдгээр маань ингээд шоглонгууд би тэрэн дээр амар имзгэлдэг байсан аахгүй. Баг уйлах гадуу дахиад уйлах. Тэгсэн чинь сүүл рүүгээ би тэрийг амар ингээд өөрөө бараг тийм нөгөө уйлж байгаа хүмүүсийн рил мэйл харснаа найзууд руугаа явуулж байгаа. Тийм өөрийнхөө нөгөө амар ингээд нөгөө ичмээр юмнуудыг хүлээн зөвшөөрдөг болцсон юм лээ. Тэгээ магтуулах дуртай ч бас ичмээр штэ нэг амар тий. Одоо тий яа тань тэрийг ингээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд гоё ягаа гэж бодсон штэ. Тэгээ бас энэ нас ч бас их гоё юм уу?
юунд дуртай дургуугаа мэдхээс гадна өөрийнхөө ингээд нөгөө нэг дутагдал юмнууд амар гоё хүлээн зөвшөөрч чадчих ш. За би энэнд угаасаа мя тий. Би мэдж тухай ч юм уу. Би угаасаа ийм төрлийн сахилга баттай хүн биш ээ. Нэг тийм цаанаасаа нэг тийм бас юмд хандах хандлага нэг тийм чийл бол тий. Ийм зовлон муулангууд би даах хүн биш ээ гэх юм уу тий. За энийг нь бол даачна гэдэг яадаг болсон. Тэгээд бүх юмд нөгөө фомороод байдаг нас гайгүй болсон байлээ. Тий нэрээ. Зарим юм дээр дутаж сурж байгаа гэх юм. За би л болчих гэх тий. Тэгвэл юм л энэ тэгж байгаа болохоор би бас тэгэх ёстой гэдэг нэг тийм тэд нар тэнд байгаа дах юм гээл тий. Тийм юм бас гайгүй болоод ийлээ шүү юу юм. Багаар. Ахаа. Гүйтгэн байна. Харааха. Ой тэр энэ нөгөө нэг шивнэ гэдэг юм хосуудын бэлгийн амьдралын карттай тэргээр ч таглаа яах вэ? За энэ хараа. Гэр бүл, он цаг. За бид гэсэн 3 секш байгаа байхгүй юу? Нэг цаг. За. За тэгээ яа мэргэлэх гэж юм шиг. Таартай. Ой тэгээ оноо сайн шүү. Санал зөөрөх үедээ баримтлах нэг дөрөм зохиоцгоо гинэ. Энэ хоорондоо юм байна. Тэгэхээр хоёулаа нэг санал зөөрдөг шүү дээ. Тэг ярилцаж гэсэн яах вэ тэгээд. Хосуудтай бол яг тийм дөрөм хэрэгтэй те одоо нэг нь дууга хураадаг ч юм уу. Өнгөрсөн 7 хоногт сэтгэлийг чи юу хөдөлгсөн бэ гинэ. За. Өнөөдөр чи 2 дахь те. Аха. Сая цагаарсан те. За. Өнгөрсөн 7 хоногт чи яалаа? Хойлоо идэтгэд болцсон юм. Бүтэн санд болцсон. Бүтэн санд. Цас орсон өдрөөр. Анхны бороо. Анх санд нь орлоо. Тий. Анхны бороо орсон. Тэр би гэрээсээ гараад тэгээ гэрээхаа үүдэнд бороонд нь орч тийшээ харж зогсоод ганцаараа тэрвэр гэж баахан хүн байхгүй тэгээ саах ингээ дээш харж эргэж ингэж байж байгаа. Тэгээ гэрлүү ороод яа цаца бороо орчлоо гэсэн. Анхны бороо сэтгэл гэсэн. Яач би анхны бороо харж чадаагүй. Яг нөгөө ойдолтой ингээд дээшээ гараа хөвччихсэн. Тэгээ нэг хальт ингэж нэг өндийчвэл тэгээл. Тэгээ уусаа яг бас бороогоо яг ингээ мэдэрчүүл яг амар гацсан. Тэгэхээр дууны бороонд зүгээр гоё норсон нь дэрхэж утсан. Би бас жоохон тэгээд бороо ороод юм орсон. За тэрнээс өмнө чи хагалгаанд орсон биш үү? Өмнө 7 хоногт. Тэгээд яг угаасаа нэг амар савлгаатай л 7 хоног байсан. Тэгж байгаа л яг хагалгааныхаа дараа гэртээ байж байгаа л яг нэг амар рандом болсон шүү дээ бүсэд. Тэгээл тэгсэн чи оройн цас ороод тэгээд амар юм төлөвлөөгүй хүмүүс талаас уулзангуудаа яг сүлд нь ингээ үлдэнгүүтээ ингээ орой алтал юм ярьсан шүү дээ. Тэр надад амар гоё байсан. Тэгээ бөөнөрөө хараа гэсэн чи гадаа амар гоё. Тэгээ бөөндөө салж чадахгүй. Салж чадахгүй бинээсээ тий. Жохон байчаа, дахиж жохон байчаа. Тэгээ янз бүрийн сэдвэр ярьж тий. Тэр бахан сүнс ирсэн тий. Зя гэр бүл гинэ. Чи сугалах уу? Хэдэн хүүхэдтэй болох хүсдэг вэ гинэ? Яг хөөрхин. Зя би чинь ер нь багасаа л амар залуу хүмүүс залуудаа 17 тад бараг ээж болж молоо. Тэгээл амар олон хүүхэдтэй болох мөрөддөг байсан. Бараг 6 8 заяа. Тэгээд одоо үгүйс ингээ 30 хүрсэж байгаа чинь гэхдээ угаасаа хүүхэдтэй болно. Гэхдээ ингээ 35-аас өмнө бол би нэг 2 маяг хүүхэдтэй болцсон байна гэж одоо яг ингээ боддоор логикоор харж байгаа. Ер нь л олон хүүхэдтэй байхад мөрөддөг байсан. Одоо болохоор яг 2-оос 4. Ямар ч яг ганц хүүхэдтэй байж байгаа тэгээд явандаа нэмэх ч юм уу яах чи тэргээ бас нөхөртөө ярилцгал байх. Би ч одоо нэг хүүтэй штэ. Тэгээ жоохон байхтаа бол яг бас 3 гэж боддог гэсэн. Би ч бас нөгөө гурлаа. Дээр 2 ахтай болохоор 3 хүүхэд ер нь гоё гэж бодоод тэгээд одоо ямар ч тач нэг хүүхэдтэй би охинтой болмоор байдیں۔ Тэгээд би бас ихтэй болмоор байдаг. Одоо уг нь санаагаар болдог бол одоо нэг төрхтэй ихтэй эмэгтэй 2 ихэр эсвэл 2 охин ч юм эсвэл яг тийм нөгөө нэг 2 өөр хүстэй хэрэг штэ тэгчмээр байна. Тэгээд амжих юм уу гэдэггүй. Би бас ихэр хүүхэдтэй болохыг мөрөдсөн. Манай нөгөө хамаатнууд донд нөгөө ихрийн удан байдаг болохоор бас над дээр таарчвал гоё юм болов уу гэж бас боддог. Би тий охинтой болмоор байна. Яа чи охинтой болчихвол бүр үнэн гангаан амтан гарч ирэх байгаа. Тэгээд хүүхэдтэй үнэхээр бас хань шүү. Эдний хүн гэхдээ бүр амар зөөлхөн нэг тийм цаанаасаа нэг тийм нэг юм нэг хөрхөн нэг эерэг хүүхдтэй дээ шүү дээ. Амар халамжтай. Гэгээлэг гэх юм уу? Бүр юм innocent бүр нэг тийм нэг хинэттэй. Тийм нэг хэмээ хараал ингээл амар өрөвцөлтэй гэх юм уу? Тэгэл ингээл
шуунуудад хоол өгнө гээл тэгэл тэгснэ өнөөдөр тэгсэн бид 20 шувуу хоолчоод тагтаа хоолчоод божмор тагтаа тэргүүрээ тийм тэгээд надад будаа цагт байхгүй өглөө намайг сугуулаас авахта будаатай ирээр ойлаа шуунд хоол өгш шүү. Тэгээ шувуу хоолчоод буцаа авчихсан аа. Чи маргааш намайг авахта ус авчраарай. За гэдгсэн чи өнөөдөр шувуу хоолцсон юм чи маргааш уйлаа мод хоол. Нөө яа. Моднууд ч гэсэн happy байх хэрэгтэй ч гэж. Хөөр. Тэгэл яагаад энэ хүмүүс дэлхий дээр хог хаяад байгаа юм. Би дэлхийг өвдөөд ах юм гэж боёо. Тэгэл ингээл ер нь л ингээл нэг юм дэлхий бохирддог хүмүүс ингээм амтан мод цодыг ингэдэг техник гэхээр ингээд амар юм үнэс сэтгэлээс хоолын зангар хэцүү санагддаг. Хэцүү санагдал. Тэгээд би ингээд байж болно гар мараа юм зогчвол яа гэл тэгэхээр хаана али үлээгэл одоо зүгээр асуу ээж ядарч гин үү ээж нь ажилласаа ирээд амар халахцсан ядарч гин гэхээр тэрэл би чам бүх энерги өглөө гэж хэлнэх юм амар нэг тийм зүйлхэн хөрхийн амтаа одоо Тягийн хүүгийн 2 насных нь краш нь би амьдралын анхны краш нь штэ тийм штэ нөгөө манай юун дээр орж ирчихэл кофе шопт орж ирчихэл амар хөрхи снэк өгч мөгөөлээ тий юутай найзуудтайгаа юм хувааж яд ингээд авдаг байхгүй юу. Тэгээд оронгуутлаа ингээд олон хүмүүс суужсэн чи тэрийгэ задлснаа харж харжсэн жоохон ичим биш үү мэргэн марлаад л өгсөн. Тэгээд чи бусдад нь өгөхгүй мө гэсэн чи no. Тэгээ марлаад л юм амттан өгдөг. Тэгээл ингээд орч ирэл ингээд марлаар ингээд хараал ингээд хацраа гिचэл ингээд хүсээ ингээд бооцсон. Бомбай шаажартай. Тэгэл марлаар ингээд хараал ингээд байгаад. Тэгээ марлаа өөрлөд харж байгааг нь мэдчихээ харж марчих юм бол хиччин. Тэгээ дуугаа муугаа олоод бантаа ширээ ардаар орж байгаа тий. Тэр чимхи тэгснээс айгу тест сет. Тэгээ жоохон том болсон чи нэг сүүл гэртэн очсон чи арай нэг том агаа болцсон. Тоглож байгаа нь арай нэг өөр болцсон. Болж байна. Шлин. За он цаг гинэ. Энэ харин хөрх модтой ингээд юу таа сэдвтэй болохоор гоё юм би. Өөртөө би болгохыг хүсэж буй дадал байгаа юу гинэ. За. Яг ойрын хугацаанд хамгийн их хүсэж байгаа дадал гэх юм бол угаасаа яг хамгийн том асуудалтайгаас зүйл маань нойр л байна ерөөсөө. Нэгтгэн удаал гоё ингээд цоглог сэрмээр байна хөнгөн. Тэгээ нөгөө шүний нойроо олигтой авч чадахгүй харцсан. Баян ядраал. Тийм. Энд амар олон жил үргэлжлэх шүү дээ. Чиний нойргууд л гэхдээ айгу хурц те. Хүнд те. Хүнд амар хүнд. Тэгээд угаасаа зарим үед чинь баг хүчээр одоо нөгөө одоо бүр өөрийгөө амар ядрааж иж нэг гэрт унтдаг юм уу тий. Чи боксонд явсан чи амар савдсан уу? Миний тийм үү. Тийм би өөр нь ямар ч дасгал хийсэн нойронд маань бас амар нөлөөлөхгүй. Тэгэхээр миний бүр энд нэг юм төгжээд байгаа байхгүй. Тэгээ би бас хит бас эми хамааралтай болмооргүй байгаа. Тийм шүү дээ. Гэтэ яг ойртоо бол айгу дэжгүй бас унтаад байгаа шүү. Хаалгаанд орсон мороо. Тэгээ орхон өмнө ч гэсэн. Тэгээ бас нэг хүн намайг айгу загнаад унтуулаад байгаа гэсэн. Тийм үү. Тэгээ загничаар унтчих чинь үү? Өө тэгээ унтгаад хичээгээл байгаа. Гэтэ бас шууд бас унтдаг. Гэтэ хичээж байгаа. Хөрх юм. Би бол юу ямар л яг тогтмол дасгал хөдөлгөөнийг зуршил болгомоор. Тэгээ би ч одоо ингээд сүүлийн 2 жил маш нууцаар маш багаар 27-ос 4 кг байна. Надад тэгээ тэрийг ингээд агуу гой хасаад ингээд гой юу бийтэй баймаар чанга бийтэй баймаар. Тийм. Тэгээ ингээд хичнээн дургаан харагддаг хэрнээ. Тэр чинь бас ингээд хувцаараа нууччаа шүү дээ. Тэгээ одоо айгуу ер нь л юм эрүүл мэнд ч бай юу ч бай талаасаа ингээ гоё дасгал хөдөлгөөн тогтмол байдаг 7 хоногт 3 4 өдөр яа. Юм дасгалыг бүр яг нэг юм байнга хийдэг байнга л хөдөлшөл болгоод хийчихнэ. Баймаар. Нойр бол минийх бол яг нөгөө нэг гутарч мутарчглаар угаасаа тэгээд нойр болчдөг. Тэгэхдээ яг гайгүй минийх чинь нэг юм өрүүлжлэхтэй өсрөөл нэг 14 мөр хоног нойр гутлаа амар байж байгаа л тэгэл сайхан нөгөө нэг залхацдаг гутарлаасаа зёолээ л гэж бодож модоо. Тэгээд гайгүй унтаж мундах юм бол гайгүй буцаа гайгүй болчихдог. Нэрээ би Таиландаас ирснээс хойш ерөөсөө влог хийгээг болохоор ерөөсөө ямар ч апдейт авахгүй. Тийм үү? Тийм тэгээд би нэрээ ирснээс хойш одоо 2 сар боксонд явсан. Тэгээд энэ удаан хугацааны дараа ер нь бокс л миний бас хийх ёстой зүйлүүдийн нэг байсан нэг гэж ойлгосон. Тэгээд би нөгөө 23 онд нэг салсан штеп хүнээс. Тэгээд тэрнээс хойш яг боксонд явах гээд боксинг биелэгээ авцсан байж байгаад тэгээ сая 3 жилийн дараа л боксинг биелэгээ ашиглалаа. Тэгээд ер нь бол боксинд явсан чинь нөгөө юм цухалтаад байдаг одоо нөгөө ингээл амархан цухалтаал нөгөө дотроо ингээд бачимдаад байдаг зүйлс маань айгүй аятайхан болсон. Тэгээ би нөгөө нэг хүнд ингээд жоохон ууралж муурлаад яг жихнээсээ нэг уур урагдаг хүмүүс байдаг штеп. Тэр мөрнийхаа царайг мишокон дээрээ төсөөлж байгаа тийм.
Балараа болгонгоо дээр гоё болцдог болсон. Би танаа юун дээр чинь дивжен дээр чинь бас нэг сарын хугацаанд хэд явчихсан. Бокс надад бас одоо боксинг бэлээ байгаа. Доторх нөгөө нэг болт байгаа. Тэгээд бас юу юм надад бол арай юу яс. Ирчмэн ихтэйд байсан. Тий, ер нь амар хүнд бэлтгэжтэй тийм. Тэгээд тэр тасгал хөдөлгөөнийхөө ирчмийг өөрийнхөө биед тохируулна. Одоо зөвөө сонгоно гэдэг чинь аягүй чухал юм байна шүү. Тэгээд нөгөө бокс ер нь бол тасгал хөдөлгөөн хийчихлээр чи ингээ хүн чинь сэргэх ёстой шүү дээ. Тэгсэн чинь миний нөгөө булчин хит ачааллаад тэгээ би бүр ингээ бараг нүдэн айнаагаараа гэрлүүгээ ороод тэр өдрийн би өглөө ордог гэсэн хгүй өглөөний хамгийн ихний цаг дээр тэр өдрийн ажил бүх юм байхгүй яг үхсэн мэд унтдаг. Бүр амар ядардаг. Тэгээ ингээд тэрэн сүүл рүүгээ тэр чинь хэцүү шүү дээ боксондоо яваал тэр өдөржингийн амьдрал ажил байхгүй бол унтах тийм тасгал байхгүй шүү дээ. Тэгээд надад бол хамгийн таардаг юу нь бол тенс юм байна. Тенсээ би хэдэн ч цагаас 2 цагийн турш би бөмбөгийн айнаас гүйж чаддаг. Тэгээ яг тенсний дараа амар сэргдэг. Тэгээ тэр нь надад ингээд айгуу гоё юм медитейшн болдог. 2 цагийн турш юуч бодохгүй тэр хүү яг нөгөө тохирох төрлийнхаа бас дасгалыг олох нь зөв байгаа тийм. Би чи нөгөө юунд явж үзээд кардионд яваад, кроссфитд яваад, йоганд яваад, жимд яваад, тэгээ пилатест яваад, тэгээ боксонд явсан чи яг нөгөө тийм нэг зэргийн сургалтыг тийм хийлэг заа юм надад бүр амар эрчтэй дасгал би амар дуртай юм билээ. Тэгээд яг боксны дараа би бүр ингээд амар гоё сэргдэг. Би бүр ингээд ядраад амар ядардаг. Тэгээд тэр бокс үуч амар би мэдгүй бас жоохон тим юмнаас нэг айгаад идэм үү. Нэг ингээд урагшаа ингээд гүйжитэл ингээд шүгэлдээл тэгээд буцаж ингэж яагаад өнгөрч мөнгөртөө штэ тэр чинь. Тэгснэ ингээд сунааж иснаа дэнстэл тий ингээл нэг юм ингээд солигдоол тэгэл ингээл энэ тэнд хүмүүс ингээл нөгөө нэг бэлтгэл хийж байгаа хүмүүс ингээл орилж морлоо тий тэр болгонд би ингээд зочдөг амар эмоцоо гаргаад тий тэнгууд ингээд цочоод хажууд шиг өсөрч өсрээ нөө гүйжсэн тойрог моргосоо гарч марчдаг амар нийттэй. Тэгвэл яг нөгөө тохирох юм олох хэрэгтэй. Тэгээд боксоор бас яах гэж үзсэн. Уг нь бол гоё юм байна. Амар нэг юм гоё зэн нэг юм гоё мэдрэмж нэг юм гоё. Тэгээд нэг юм эвсэлтэй байна гэж хэлүүлсэн чи бүр өнгөрөөд. Тэгээ нэг байс хийж аал нэг эргэтэй найзууд мэддэг ингэж ütчихсэн. Гинт ингэж үгэлээ. Тэг цаас одоо амар алхахтай. Тийм үү? Яагаад энэ уус би бол чамайг эргүүлээ шагаал авах шүү. Тэгээ өөрлөгөө алгадаа. Тэглэг алгадаа. Тэгээ өөр ингэж чийч юм. Сэлэт шүү. Тэгээ ер нь тэгэл амьдрал чинь тэгэл ингийн жижиг сажиг юмнуудаас л бүрддэг учраас нэг урдах жижиг юмнуудаа нэг жигдэлсэн байхад тэгэл цаашдаа тэр чинь ингээд том зургаар харахаар ингээд амар гоё жигдэрсэн л байх юм байна гэж бодож байгаа. Жижигэн юмнуудыг цуглуулах тий. Манай тело тэгж хэлдэг байхгүй юу? Амьдралын буруу хэм маягаа сэтгэл готрол гэж андуураад байдаг юм биш байц хүмүүсээ. Үнэн. Юу идснэ, хэр унтснаа, өглөөний цай сайн уусан уу? Тэрэндээ бас юу идсэн тий? Чанартай хоол, яг гэрийн хоолоо идсэн үү? Эзнийхээ дараа бас нөгөө ингээд өөрийгөө ингээд буруутгаад байдаг хүмүүсийг би бас жоохон ингээд үгүй наадхаа битгийдэг гэдэг ингээд тэгэж айгу хэлдэг. Би нөгөө хоолыг амар ингээд ад жаргалтайгаар идэх дуртай байхгүй юу? Яа таргалцлаа ямар хийдчихвэ гэж дараа нь харамсахгүйгээр ер нь хоолнд би амар ач холбогдол өгдөг. Тэгээд яг уу амар туранхаар биш байгаа ч гэсэн ядаж ирүүлэлээр ингээд өөртөө гоё амттай тий олон төрлийн хоол хийж өгж байгаа доо хоолтой байгаадаа ингэж баярлдаг болсон байлээ бүр амар. Хоёлаа хоолн дээр фуди байдаг нь бас аяа адилхан тий. Хоол амар чухлаа. Ингээд нөгөө нэг юу ч хамаагүй идэ гэдэг юм нь би амар дурггүй. Юу идэх үү гэхлээ юу ч ятаа ч юм. Тийм идэх үг гэл яг нэг тийм яг бодож байгаад нэг идэх гоё. Эсвэл ингээд заас тэгсгээд идчихье гэж мэг их надаа бас ингээд нөө хоолыг тэгсгэж идэж болохгүй. Юу ч хамаагүй идэж болохгүй. Тэгээ яг ингээд өглөөний цай бас өөртөө зориулж гоё хийх амар гоё гэдэг нэг юм. Яг нэг юм хавгалт мавгалахтай хүртэл тийм нэг юм гоё өнгө мөнгөний ингэж яагаад амт мамтыг бодоод энийг интэй идэ кофегаа ингэж уугаад гэж бодглоо бүр амар гоё баясааддаг. Найзуудтайгаа хоол идэн гэхээр баясаад. Тийм шүү дээ. Хөдөө мөдөө тий. Хоол моол гэсэн чи харин нөгөө нэг тгий санагтаад. Чи хүнд дурлцахаараа яадаг вэ? Өөрийгөө яаж мэддэг вэ? Би дурлцсан байна гэдэг. Тэгэл далжитлаа мангар юм шиг инээгээл идсэн. Нөгөө хүнээ байг бодоол би нөгөө амар төсөөлөн бодох чадвар өндөртэй болохоор айгүй нэг тийм баг хурим мөрмаа бодож төсөөлмөс юм. Ялгалж өмсгөө өмсгөө. Тэгээд нэрээ нэг тийм айгүй тийм юу
далжгаар болчт юм аа. Бүх юм ингээд нөгөө амар их сахар эзүү хөөгч ингээд тогтож сууж чадахгүй ингээд найзуудтайгаа барьж авч цохиж байгаа нэг тийм. Тэгээд тийм төрлөөр дурлдаг юм байна. Гэхдээ яг тэгээ сүүлд яг нөгөө догдолсон мэдрэмжүүдээ бас дурлалтай хандуулдаг байсан тохиолдлууд байгаа. Тэгээ яг дурлал юм уу гингүүд догтлол байгаа. Догтлол байсан. Догтлол бүхэн дурлал биш шүү дээ гэж бас манай теологийн хэлсэн сайхан үг байна. Тийм. Тэгээд яг нөгөө дурлал гэж андуурч бас яг нэг 2-3 харилцаа эхлүүлсэн байлээ 25. Яг ингээд тэр нэг тийм амар богино хугацааны настай. Тэгэнгүүт яг ингээд нөгөө хүнээс санаад байгаа юм уу гэж санд манахаа бол санахгүй. Тэгээд яг тэр нэг догтлол нэг 7 хоногийн хугацаатай ч юм уу тэгээд яг би гүнд ерөөсөө үлдэхгүй байсан. Нэг өнгөцгөө нэг тийм юмнууд байсан. Тэгээд сүүлд өөр нь яг сүүлд үерхсэн экстэй л амар дурлсан юм гэж бодоод байгаа шүү дээ. Тэр 23 он маань юу? Тий. Тэгэхээр тэрнээс хойш яг тийм байна. Тэр нь дандаа л догтлол байсан юм шүү. Одоо тэгтээ би юу амар гоё дурлах гээд байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Харин чамайг анзаараад нөө мэдэгддэг штэ нэг юм дурлцсан нэг юм найз дурлцсан байгаа нэг юм мэдэгддэг ш. Тэнгүүд нэг юм харц марцсан ингээл нэг өөр болж малцсан. Тэнгүүд харин асуусан ахгүй. Би юу. Гэхдээ одоо яг нөгөө яг яаж мэрэнгуут нэг ингээд нүд мүд ингээл гэрэлтэл ингээл хасаад ингээл ичиж бичээл. Тэгээд нөгөө дурлалын шат руу орох болоогүй л дээ. Зүгээр ингээд нэг таалагдж байгаа юм бол бас бэ. Нэг тийм хүн бэ. Би яа тэгэж асуусан бэ гэхээр би нөгөө нэг дурлахаар бас яг нөгөө догтлолч ингээл одоо амар ядаргаатай бас тэгэж яадаг болчихжээ. За санах нүггүй юу те. За нэг 7 хоногийн дараа яа гэнэт нэрээ 7 хоногийн дараа мартаа цагтсан баа ми чинь те. Крашлцсан л байгаа байхгүй зүгээр нэг юм догтлол нэг ингэсэн тэгэл 7 хоногийн дараа сонирм биш болсон байгаа. За крашлах чинь шал өөр хэлээ шүү дээ. Догтлолч бас нэг арай өөр. За тэгвэл хоёул одоо нэг юм ярий заяа. За мөрөөдлийн төсөөллийн хурим. Зүгээр ингээд нэг тийм жоохон бахтай ингээд нэг мөрөөддөг байсан нэг мөрөөдлөчиг би хайртай амар тийм хурим бодоод байгаа байхгүй юу зүгээр ингээд. Би чамд нэг амар сонирм ярих уу. За би жоохон бахтаа хурмын ордонтой болно гэж боддог байсан. Өөр ингэсэн үү? Тийм тэрийгээ би сүүлд сансан байхгүй юу. Тэгээд би бүр ингээд би ингээд өөрийн гэсэн юм хурим юм зохион байгуулж тэнд ингэж гэрчилдэг юм гоё хурмын ордонтой. Тэгээд тэгснээ нэг юм хувцсны бас юм дизайн гаргах гээд байгаа болтой. Хурмын хувцсны. Ихтэй хурмын хувцсны. Тэгээд миний тэр юу нь бол юм хувцснаас баг юм авах ёстой. Миний ордонд тэгээд ийм хүмүүсийн хурмыг ингэж яаж өгдөг хүн болно гэж амар их юм хурмын ордонтой болно гэж амар боддог байсныгаа саяхан баг жил мэхийн өмнө сонсохгүй. Тэр нэг амар хөөрхөн санагдаад. Тэгээд би бол яг ийм цомхон гэхдээ нэг юм 100 хүнтэй ч юм уу цомхон нь бас яг нэг хүмүүсийн яадаад энэ тэндээсээ гэдэг хоёр талаас 3-4 хүнтэй биш 100 гэдэг чинь бас их шүү дээ. Гэхдээ нэг юм 100-аас хэтрэхгүй хүнтэй тэгснээ нэг юм ягаад чинь би нэг юм өөрийнхөө нэг юм backyard-д гэж нэг юм төсөөлөлтөд байдаг. Manifest. Тийм нэг юм одоо цуслан байж болно шүү дээ. Тэр чинь юм гоё цуслангийнхаа ингээд хөрхөн юм одоо чинь цуслан болгоно гаднаа нэг юм юутай байгаа шүү дээ. Тэгэл яг нэг юм гоё асруудтай. Тэгэл тэнд ингээл гоё гэрэллаа. Тэгэл ийм яг нэг юм байгальд тэгснэ нэг юм гоё яг зуны ид халуун биш жоохон намарч юм шиг. За тэгвэл чиний яг өөрөө ингээд өмсмөр байдаг төрлийн хурмын палаж тэр жоохон янз бүр. Харин тийм. Миний болохоор жоохон би болохоор бүр амар экстра хүн юм билээ. Ингээ хурмаа ингээ бодонгоц заяа. Би болохоор бүр юм үнэхээр бүр яг амар гүндийн заяа. Бүр юм матай. Тэгээд амар саатай. Амар гялцсан. Блинк гэдэг. Тэгээд би ингээд мэдээж ингээд хурмандаа бэлдээл ингээд 1-2 жил мэл бэлдэх учраас өсмөсөө ингээ ургуулсан. Тэгээд ингээ гүн чиг ингээд амар ингээ боож мутсан. Тэгээд юу миний хурмын палажиг хийх нь болохоор бэлга заяа. Бигнут. Угаасаа бигнутээс өөрхөн чадахгүй байна. Тэгээ би бигнутэд нэг юм зургнууд үзүүлэх байхгүй. Тэгээ цаалаа ихч тэр хоёртаа сууж би ер нь иймэрхүү палаж гэсэн чинь цаалаа ихч би начис энэ нуглаа нь ингэж арга гэж яг нөгөө дизайнер хүнийхээ нүднээс яриад нач дор хай 20-30 цаг болох юм байна. Тэгээд бэлга бол нэг жоохон хямдралтай хийж өгөх байх гэж бодоод палаж болохоор эхнийх нь яг нөгөө нөхөрлөг ингээд нөгөө алхахдаг палаж нэг тийм гүнжих заяа. Тэгээ нэг дор хаяж би нэг 4 палаж өмсмөр хөө. За тэгэнгүүтлээ чи ингээ бүгжөө солилцоод амлалтаа өгчлөө.
Тэгээд палажаас болох юм уу? Тий. Тэр нь бас цагаан палаж юм уу? Үгүй лавендер өнгөтэй. Оо за. Тэгээ ер нь бол цагаан лавендер хоёрыг ингээл хоёлоо ингээл нэг тийм дөрвөн өөр төрлийн юм уу? Эсвэл бүр оройн нэг амар хөрхөн мини палажтай. Тэгтээ ингээд тийм амар миний палаж амар нүсэр байлаа гэд 20 нас амар тийм нүсэр гэсэн үг биш үү? Палаж л нүсэр. Би л өөрөө нүсэр. Тэгээ нэг юм ой модны донд юм уу? Эсвэл далайн ирэг дээр ч юм уу? Тэгээд бас нэг юм яг дотны хүмүүсүүд дээ. Тэгээ яг нэм улиг болсон стилэр биш нэг жоохон нэг тийм амар инээдтэй юм хийж үздэг тий. Тэгээд би саяхан нэг инстаграм дээр нэг рил олсон чинь ингээд нэг тийм нөхөртэй хамт палажтайгаа ингээд гол руу өсөрч байгаа юм. Би нэг ингээд хатааж өгч өгвөл тэгээл бас гэрлэх цаа хүн маань бас юунд дуртай байна тий. Тэр хүнийхээ бас ингээд хүслийг оруулж байгаа хоёулаа хамт нэг тийм айгуу тийм хөгжилтэй л хорим хүн болгон ингээд нэг явсан хуримнуудаа ингээд бодоод үзэнгүүт яг миний явсан хурим нь амар нэг тийм хөгжилтэй байсан мэдрэмж өгөхөөр тийм хурим хиймээр байгаа. Тэгээ яг ингээд аавд хөтлүүлээд ингээд орж ирэнгүүт манай нөгөө дуучин найзууд ингээд доолдог. Тэгээд тал талаас ингээд доолж муулдаг ч юм уу. Тэгэнгүүт ингээд манай найзууд ингээд уйлж мэлцэн. Тэгээд нөгөө манай гэрчүүд болохоор ингээд нэг багын найзуудаас нэг нь тэгээд нөгөө хүрээл болгоноос нэг өөр ингээд гэрчүүдтэй. Тэгээд ихэнх нь нугасаа бас эрэгтэй найзууд байх гэж бодчих. Тэгээд тэд нэр ингээ бүгдээрээ нэг ямар нэг юм лавендер өнгийн юм оруулахтай нэг хувц өмсөх. Тэрнээс тэр чигээрээ ижил хувц өмсөхгүй. Нэг тийм гэж бодоод. Яг хурим дээр нөгөө би ч нөгөө нэг Ариун Зул Райн хоёрын хуримыг ерөнхийд нь ингээд Анятай хамт тэгээд Нобиос оролцоод ингээд яасан шүү дээ. Тэгээд яг тийм димээ гаргаад, өнгөө гаргаад, өнгөнийхөө кодыг гаргachаар амар гоё. Харин тийм. Ингээд зодтолдохгүй тэгээд за ийм байна гэд тэгээд Ариун Зул бид хоёр ч нөгөө нэг ер нь бид хоёр бас айгүй юм төстэй байхгүй юу? Юмнуудын ингээд гоё гэж санагддаг зүйлс тэгээд үн цэн өгдөг зүйлс энэ айгүй төстэй болохоор надад тэр хурмыг яхад амар амар байсан. Тэгээ нэг тийм нөгөө винтаж юмнууд амар их үйдэг. Одоо тэр хурмын дээр мэн. Тэгээ нэг юм дээр үеийн айгүй их ингээд одоо сандал ширээнээс нь ахуулаа нэг юм дээр үеийн хээ угаал зихтэй нэг юм дээр үеийн нэг юм хатны өрөөнүүд шиг юм байдэн штэ. Тиймэрхүү энэ тэндхийн юм юунууд нь тийм байх. Тийм нэг юм чамин гадаг гэдэг төсөөлөгдөж байна. Хуучныхэр хуу тэгээ нэг юм одоо нөгөө англи нэг дээр үеийн нэг тийм нөгөө хаттуудын нэг юм сиси палаж үздэг нэг тиймэрхүү юм бодогдоод байдаг байхгүй надаа. Яг хүмүүс нь бас өргөцсөн хүмүүс нь тиймэрхүү уцтай ирүүл бас гоё тийм нэг юм зориулаад. Тийм л хорим төсөөлөд байгаа шүү дээ. Би бас ингээ хурмаад яхахлаар нэг юм дуучин муучин төсөөлдгүү заяа. Бас тэгээд надад ч бас дуулдаг хөгжимчдэг одоо энэ урлаг урлаг найзад байна шүү дээ. Тэгэл ингээл баг юм open mic маань шүү дээ. Гэхдээ нэг юм дим нэг тэнд нэм тоглогдчихэдэг нэг юм хөрхийн юм амьд хөгжмийн жаз нэг юм тийм юутай тэгээд тэр нь ингээ явж идэг. Гэхдээ байнга тэгээд биш тэгсэн мөртлөө ингээд угаасаа надад зориулаад дуулж өгөх хүн зөндөө байгаа. Тэд нар маань ингээд уулчна. Түүнээс биш ингээ яг юм урлагийн ингээл нэг юм ингээл хитэн саяыг зарцуулаад тийм юм дөрөс мөнгө зарцуулаад нэг сонин санагдаад хөтлөгчөөс ахуулаад. Хөтлөгч хүртэл бид нарт байна. Тийм. Тэгээд тэр нь заавал ингээл нэг юм уламжлалт. За одоо бүгдээрээ 3 дахь хундаг мундаг. Тэгэхгүй тэгээд амар гоё юм урсгалаараа, юм вайбаараа ингээл нэг юм явчдаг хорин төсөөлөгдөв. Палаж чинь 20-од наснд болохоор би богинохон палажтай тэгээд тэр нь юм жоох юм дэрүүгээр мэрүүгээр тэгээ би зүгээр юм кеттэй байна гэж боддог байсан зэ. Тэнгүүт одоо олчингууд ингээд өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгээ палажны урт болохоор ер нь нэг иймэрхүү яг нэг юм классик урттай гэж хаяа бодогдсон заримдаа болохоор бүр урт юм шиг санагддаг. Гэтэ дээдл нь бол ерөнхийдөө нэг иймэрхүү гэхдээ нэг юм би мөвдөг корсеттэй амар дургах байхгүй. Аягтай корсет гэх юм уу? Тийм биш яг нэг юм шууд нэг юм тийм тэгээд нэг юм унсан юм юутай. Тэгээд маш детальтай байна гэж боддог. Жижиг сажиг юм дээдлийнх нь юм оёдол юу байдیں۔ Тийм юу. Тэгэл яг одоо хурмаа хийх тэр өндөө бас тэгэл одоо байдлаа дээр ч юм уу яагаал яг миний одоо өөрсөй би өгөө мэдэн штэ. Энэ хэсгээ би гоё харагдуулмаар байна. Энэ хэсгээ би жоохон дармаар байна. Тэгээд тэр чинь бас зориулаад би мие бэлдэх үйлхүүдээ гинтл маргааш махихгүй л ойлгомжтой байлгүй. Тэгээд ингэмээр байна, тэгмээр байна. Миний энэ хэсэг яг энэ дээр ингэж маш гоё харагддаг гэсэн юмнуудаа яриад тэнгууд нийлээл нэг юм гоё болгоо гэж бод. Харин тэгэл ойртой бүрийг тэгээ би бүр амар их нөгөө юм яг нөгөө алхаж орж ирэх дууг үеийн дууг би амар чухал гэж бодоод идэв байхгүй ингээд амар юм гоё хайрын мөртлөө нэг юм амар гоё нэг тийм зөөлгөн нэг тийм гоё дуунууд байдаг та бүр дээр үеийн тэнгууд яг тэрэн дээр нэг юм
одоо нөгөө бүр нэг тийм 50,000 оны одоо нэг тийм гоё англи дунууд идэв шүү дээ хуучны тиймэрхүү vibeтай. Эсвэл гоё алхаж орж ирэх хөгжмөө зохиолч юм. Тийм харин шинээр зохиолгоод Тийм. Юу хэрэг одоо хөгжмөө зохиолч болсон найз байгаа. тий. Тэгээ баг манай найзууд зохиосон дунгууд болдог ч юм тий. Яг тэр хурмыг яг нэг юм яг тэрэнд л зориулсан зүйл нь давмгай байвал гоё. Тэгээ би бас нөгөө үе тийм шүлэгний төрлийн бичих дуртай болохоор бас шүлгээ биччихэд гоё аяа зохиолч. Чи тэгээд ингээд одоо ирээдүйн нөхөртөө хөрмөн дээрээ зориулч одоо нөгөө хүмүүс чи ингээл зарим баг тайчдаг штеп гэсэн. Бүжиг. Тийм юм төсөөлөгддөг. Найзуудтайгаа бүжиглж мүжиглээ. Үгүй зүгээр л бид хоёр ингээ хамт ямар нэгэн хөөрхөн бүжиглүүлэх юм баха. Тэгээд нэг тийм мэдгүй. Би заримдаа нэг юм гоё юм нэг дууг ингээ гоё гитар дээр сураад тэгээд гоё дуулж өмөрч юм шиг санагдаад тий. Яг нэг ямар нэг юм дөрүүлж хийх юм бол бүжиг бол миний их бол. Би тэр нь бүр юм орой ингээ нарж аргацсан эсвэл яг нэг юм үеэр зүгээр нэг юм зориулаад тэгээд өчмөрч юм шиг. Тий. Эсвэл нэг тийм амар нэг тийм гоё юм тангарахын нэг үг мөг өгдөө штэ. Тэр мэрийг арай нэг өөр хийж өгч магадгүй. Анимашн болгоц. Аним болгоод. Ой, гоё шүү. Тиймэрхүү. Тэгэл би ч ихтэй ингээл нөгөө нэг айгу 20-аад би ч нөгөө нэг 24-тэй байхдаа одоо хүүгээ хавт экстрагээ нийлсэн штэ. Тэнгүү тэр үеийн чинь одоо хайр сэтгэлийн үзэл бодол чи айгу дэврүүн айгу орок тий нэг миний хайр сэтгэлийг хинч гэрчлэхгүй. Тийм юм. Тэгээд би ерөөсөө хурим моримч нэг боддгоо гэрлэлтэйч батлуулаагүй. Одоо миний хайрыг бидний хайрыг бид баталж биш. Айгу нэг тийм байжээ. Тэгээд дараа нь одоо нөгөө нэг бодсон байхгүй юу. Одоо би яг нөгөө Ryan Ari хоёрын хурим дээр л айгу тэрийг амар ойлгосон. Энд чинь ингээд батлаад байгаа даач биш. Энэ ингээд амьдралынхаа туршид бодох момент юм биш үү гэдгийг ингээд хожуу бүр ингээд хүүхд мөхөдтэй бас ингээд тийм ойлгоод ингээд ингээд тэгээд одоо ингээд дахин хүнтэй би сувал тийм батлуулж хурим хийж гэж боддог болсон шүү. Тэр маш айгүй чухал зүйл шүү дээ. Тэр чинь тэгэл яг тэр мөч угаасаа ингээд надад л мартагдахгүй юм чинь. Тэр хоёрт бол хэзээч мартагдахгүй л тийм. Тэнгүүд чи амьдрал янз бүрийн зүйл тохиолдоход тэрийгээ санаж ингэж яадаг мөч байгаа. Тэгэл ядаж гоё зураг бичлэгээ бас хараад тий. Тэр гоё сан. Тэгээд яг ийм хурмын талаар эргэж амар их бодоод тэгэхдээ тэр хурмын ордонтой болно гэж боддог байснаа сансан. Нэг л их амар гоё гүндийн балаачтай л ой модондоо тормоо гэж боддог. Би бас нэг тийм байгаль гэж боддог. Далай малаа бол бодогддог юм аа. Яг л нэг юм. Би айгүй модны хүн юм шүү. Одоо модол айгүй юм. Намайг ингээ бүх юмнаас авартай юм шиг санагдав. Байгаль level гоё гэж боддог. Тийм битүү орчинд би бол хийснээс хийхгүйсэн дээр гэж бодоод байдаг байхгүй бас. Миний хувьд гэх юм бол. Тэгээс том болсон чинь найзуудынхаа хурманд айгүйх явдаг болсон. Тэгээд бас яг хөө ингээд миний стил биш ч гэсэн яг тэр нөгөө хамтдаа хийж байгаа бүжгийг хардаг ч юм уу тийм ингээл аав ээжтэйгээ бас ингээл Монгол ясныхоо юмыг хийгээл нэг тийм гоё байдсан шүү дээ. Тэр мөчүүдийг харахаас амар гоё нэг тийм цаанаасаа л ингээл нэг юм хүмүүсийн нөгөө хайрлалцж байгаа яг мөчт нь хамтаагаа тэрийг баталж байгаа хахаар ингээ бүр ингээ нулимас ингээ цэлэгнээ л байгаа тийм. Би бүр ариун зүйл Ryan 2 хөрөм дээр амар байлсан заяа. Тэгээд тэр чинь нөгөө нэг өмнөх өдөр нь очиж өмнөдөө бэлдээ. Тэгээд би чинь урмлын харшилтай шүү дээ. Тэгээд яг нөгөө харшлын үе эхэлсэн. Тэгээ Ани хот хоёр нөгөө шүнжин нөгөө нэг юунууд дээр ариун цулын барих цэцэг тэгээд ширээнүүд дээр байх цэцэг мэгцэг бүх юмнуудаа ваарандаа игээд ингээ янзлаад баг ингээд тэр шүн нэг хідэн цаг унтах байсан ч гэсэн би ингээ тогтлоод ингээ унтчихдаг. Тэгээ өглөө нөгөө нэг гадуур мадуур ингээ бүх юмнуудыг хагаад харшил хөдөлсөн. Ямар ч юмд дарагдахгүй. Тэгээ нүд бүр ингээд улаагаад ингээд нулимс гоожоод инкийг нулимс гоожоод хамар битүү аимшиг юм байгаа байхгүй. Тэгээл яг ингээд ариун цул ингээд би нөгөө яг алхаад ингээд цаанаас ирэхийг харж байгаа ганцхан тэгээ хөвчмөн дээр ингээд зогссон. Тэгэл яг автаа ингээд явхлаар яг тэр хаваас хөвчм явбал яг ингээд таарна, оргил хэсэг дээр таарна гэдгээ өмнөх өдөр ингээд алхаад тооцсон. Тэгэл яг ингээд хөвчмөө тавиал цаадах чи орж ирээл Ryan тэнд ингээд уйлаа. Тэгэл би Арыг хараад би тэнцсэн нэр дил буйлсан баггүй. Тэгээ миний тэр амар уйлж байгаа бичлэг тикээс байдаг заяа. Тэгээд солонгойч ирж дуулж өгсөн. Тэгээ солонгойчд би ингээд амар хашил хөдлөө миний нүдийг хараагсан чинь нүдний ийм тусаадаг ийм хашлын тэгээ бүр ийм эмлэг юм заяа.
Тэгээд хамрын ингээд яг наадханд чи энэ л хэрэгтэй гэ. Тэгээ харшлын юм задах чинь тийм юутай ирж байгаа хгүй түргэмжлэмжтэй ирээд. Тэгээ яг тэгэж амар уйсны дараа тэр нөгөө амралтын газрын наман байлгийн ресторанд нь очиж нөгөө нэг юм байд. Туссан чи би нүдний шилдэ сайсан чи солонгойч бүр цочсон. Чи одоо Райн тарьдаг байсан юм шүү. Тэгээ санагдахаар барыг тэгтлээ л байсан байна. Сүүлд чинь нөгөө 12 сард цодоо бид хоёр оюугч бид гурав чинь нөгөө бас найзынхаа хормонд явсан далайн иргэн. Тэгээд амар хөрхэн цомгоо яг 10 дотор хүнтэй. Тэгээд яг далайн ирэг дээр нар жаргах үеэр яг ингээд нөгөө хоёр маань ингээд үг мүгэ хэлж мэлээд. Тэгээд яг бас л нэг шал өөр мэдрэмж. Тэгээ би чинь нөгөө хормоо хийж байгаа бүсгүйгийн нүрийг будзаахгүй гэлээ. Тэгээд бас надад амар нэг тийм нэр төрийн байсан. Тэгээд содоо бит хоёр бараг чамар нүрэ бодох юм шүү. Тэгээд содоо бит хоёр бараг нэг тийм хормоо хийж байгаа юм шиг бас ингээ хамт зураг авах юм. Тэгээд хөөрхөндөө бит хоёр ерөөсөө яриагүй байжгаад хоёлоо цэнхэр өмссөн байсан. Содоо цэнхэр сороочиг би цэнхэр палаж бэлтцсэн. Тэгээ яг бит хоёр нэг юм хосоочиг. Тэс гоё л мэд. Оюугч цэнхэр палаж та. Та гуурстай яг яриад. Таанасаа тэгээд яг тийж таарч магадад нэг тийм бас айгүй сонирхолтой айгүй хөөрхөн хоёр мэс. Амар сонь тэгээд нөгөө нэг наавар цаавар бүх юмнуудыг ингээ яваад би ингээ Райн Ари хоёрт авахсан зураг байдгүй. Ари авахсан зураг байдгүй. За. Яг тийм чухал үедэд яг тийм чухал зурагнууд байхгүй. Тэгээд дараа нь ингээд надаа ер нь бол хормон дээр авахулсан зураг хүмүүсээ л авч мавж өгсөн зураг аваад явуулж маавсан зураг байхаас өөрөө ерөөсөө миний утас хааж байсан. Тэгээд яашаа суугаач. За тэгээ сайхан хором ярьлаа. Одоо тэгээд ойрын үеийн сэтгэл зүй гэх юм бол ер нь яг угаасаа ингээл өмнөхөөсөө дээрдэж байгаа. Гэхдээ яг одоо цагаараа ингээд амьдарч байгаагийн хувьд гэх юм бол угаасаа ингээл тодорхой одоо нөхцлүүдээс ингээл шалтгаалаад хэцүү юмнууд байгаа. Одоо миний хувьд хэм бол яг санхүүгийн асуудалтай ер нь жоохон асуудлууд байгаа. Ингээл нөгөө угаасаа нөгөө түрээс мөрөөс гээл ингээл амар олон юм дээр амтан дижээгээл тэгэл ийм жижиг сажиг юм дээр тэгж нөгөө яг нөгөө ингэж арайд их чөлөөт амьдралын хэв маягтай болохоор ер нь санхүү дээр бас хэцүү гарах асуудлууд байдаг. Тэгээ нэг тэрнээс олж жоохон хямарч дээ. Сэтгэл зүйн хувьд гэмэл тэгтээ яг болгоод л байна. Тэгээ нэг амар тийм лаг биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд байгаад байгаа учраас бас нэг бүр ингээ унах гээд байгаа үедээ өөрийгөө нэг үстэйл тэгэл ингээл арга замнууд ингээл хайгаал тий. Одоо юу хийж болохоор байна? Би юу хийхээр байна ингээл өөрийгөө айгу олон талаас нь одоо нөгөө чангалж байгаа гэх юм уу. Тэгээд ойрдоо яг нөгөө эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ хэвтрийн гэлэмс агч байгаа болохоор яг тэрийг айгуух бодоол одоо ингээд 5 сард чинь би нөгөө хилний бэлтгэлд 1 сар явна. Тэр хугацаанд бас юу хийж болохоор байна? Миний хийх чадах юм чинь одоосоо бичлэгтэй ингээд мейкап байна, DJ байна. Тэгэл өөрийнхөө скиллүүдийг бодож байгаа. Тэрнтэйгээ уялдуулсан ажлуудаа олгох ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм дээр л анхаарч байна да. Чи гэхдээ мундаг байгаа. Би чамаар амар багт штий. Тэгэл гэхдээ ер нь ингээд хүн болгон өөрийгөө амар л тутамдалдаг. Чи ингээл өөрийгөө голоос бодно, би ингээл өөрийгөө голоос бодно. Бүр орчлон дээр байгаа бүхэн л өөрийгөө тэгэж боддог. Тэгээ яг ойрын хугацаанд гэх юм бол би яг амар яг өөртөө бүр ингээ амар гоё glow up хиймээр байгаа. Тэгээд тхийн тулд ч гэсэн ингээд одоо ингээ баг багаар хичээгээд яваад байгаа байхгүй. Тэгээд нэг юм ингээд нөгөө гинт нөгөө нэг марлагийн нөгөө нэг юу нь буцаад ирчиж гэдэг би бас нэг тийм юм сонсомоор байгаа байхгүй. Нэг тийм нэг юм байдаг юм а. Миний нэг хөөрхний хэмжүүр нэг арай нэг өөр юм байдаг. Өөртөө таалагдах. Тэрэндээ арай хүрхгүй нэг яваалгаа. Гэхдээ дөхөөл байгаа гэж би бодод байгаа. Ойрд ингээд өөрийгөө би ч бас нэрээ нэг юу штэ гэж өөртөө ингээд гоё урам өгсөн юм юу бэ? Урам өгсөн. Би ч бас хүсдэг амьдралаар амьдарч шүү гэдэг юм. Тийм мэдрэмж орж ирдэг штэ тий. Тийм ер нь тэгэл нөгөө хин нэгнээс ингээд хамааралтай биш одоо ингээд яг ингээд нөгөө шударгаар хэлэхэд ингээд юм шударга амьдарч байгаад амар баярлсан юм уу. Тэгээд хинээс тусламж авахгүйгээр яг ингээ өөрөөрөө ингээд тэгсэн мөртлөө ингээд өөрөөрөө амьдарч байгаа учраас яаж ч ингээ ядарсан зовсон ингээд тэр нь надад ингээ амар амттай санагдаад байдаг болцсон мөлий. Хэцүү ч гэсэн. Тэгэнгүүт ингээд нэг тийм тэрүүгээр амар бахархаад байгаа. Тэгээл ингээл амар хөөрхөн 3 амтнд тижээж мэжээгээл тэгээл ингээл амар хөөрхөн өөрийнхөө хоббигоороо бас ингээл амьдрал өөртөө цаг гаргаал тэгэл нэг цагт баригдахгүйгээр өөрийнхөө дуртай юмнуудыг хийгээл амар гоё найзуудтай юм байна. Тэгээ ер нь ингээ амар олон төрлийн гоё хүрээлэлтэй байгаа та. Тэгээ бас өөрөө амар бас тийм нөхцөлийг бүрдүүлж иж тийм найзуудтайгаа гэдэгтээ өөрөө амар бахархсан гэх юм. Өөрөө сайн найз байж ижил
хүний сайн найз байдаг шүү дээ. Тэгээд чи чинь бас 3 хүүхдэд тижихээс гадна амар олон амьтдыг агжтай болгоод өгсөн, гэр оронтой болгоод өгсөн. Тэр бас амар бахархмаар. Тэрвэрээ бас хаяа бодож бахарч явах хэрэгтэй шүү. Сайн хүн шүү гэдэг. Тэр сайн хүний мэдрэмж надад амар гой санагддаг байхгүй юу? Одоо ийм нэг мэдээж ингээл хүний чи яаж ч гой магтаж болдог шүү дээ. Тэнгүүт надад ийм сайн хүн байгаа, сайн хүн шүү. Ингээд миний эргэн тойронд үнэхээр сайн хүмүүс байгаа шүү. Сайн хүн гэдэг чинь өөрөө нэг юм амар гой тодорхойлдог шүү дээ. Айгу өргөн хүрээний тэгсэн хэрнээ яг ингээ хэлэхэр хүн болгонд ойлгогддог. Тэгээд чи чинь тийм сайн хүн байхгүй. Тийм. Тийм жижиг сажиг юмн дээр би бас өөрөөр амар бахархдаг юм уу одоо нөгөө хүнтэй яаж мэдлж байгаа да. Би нэрээ настай хүмүүстэй гоё мэдлдэг юм байна. Тэ ингээд үйлчлэгээний одоо ажилчтай ингэж харцдаг юм байна гэдэг юм. Ингээл өөрийнхөө жижиг сажиг үйлдэлүүдийг харахаар би бас өөрийгөө амар гэж боддог заяа нөгөө тийм суур одоо нөгөө тийм хүмүүжил айгуу дэдгүү гэж өөрсдөө ер нь боддог. Тэгээд яг зарим тохиолдолд ингээл амар стресс зүй үед ч юм уу те ингээд амар хэцүү үед ингээл танихгүй хүмүүс таарчаад бас тэрүүгээр дүгнэх гээд байдаг ч юм уу. Тэнгүүд одоо нөгөө оройн цагаар дижи мижи хийхэр чинь бас ер нь хэцүү шттэ ингээл сохтуу хүмүүстэй ингээл харьцсан тэгэл амар их энерги шаарддаг. Тэгээд ингээ байнга ингээ инээж чадахгүй заримдаа ингээ хөмсгөө зэнгитэн заримдаа ингээл яалтчгүй ингээл хүний бие мэд ингээл зөвшөөрлгүй хурц мөрөөр би бол уурлна. Тэнгүүд нэг тийм дандаа ингээ баг зүүхгүйгээрээ бас ингээд өөрөөрөө байж чадаад байгаа бас баярлалаа. Дандаа нэг тийм онцгой хүмүүстэй бол онцгой л харьцах хэрэгтэй. Харьцах ёстой гэж би боддог. Ягаад гэх юм бол хэрэггүй үе дээр дандаа худлаа энийгээд чаддаггүй гэх юм. Тийм шүү дээ. Тэгээд бас ер нь гэдэг л том хүн болоод явж байгаа өөрөөрөө бахархаал байж энэ да. Хөөе. Тийм нөгөө нэг одоо ямар ч одоо найз дээрээ гэх юм уу ингээд бүгдэнтэй нь яг л нэг цангаараа байдаг та бас амар баярлалаа. Одоо ингээд тэр найзтайгаа ингэж харьцсан. За тэр ийм найзтайгаа ингэж харьцсан гэхгүй. Тэгээд дөнгөж одоо танилцаал ингээд би ч бас нөгөө нэг хурдан найз болохтай айгүй юу штэ. Тэгсэн яг л би ингээд тэр хүн надтай 5 минут найзлсан байна уу, 5 жил найзлсан байна уу хамаагүй. Тэгээд надаа ингээд тэр зүйл таалагдах юм бол би ингээд амар ингэдэг. Бас үнэхээр таалагдахгүй бол бас жоохон муухай штэ гэх юм уу. Муухай харж март юм шүү амаа. Тэг ингээд ерөөсө тоохгүй байж мячдаг. Тэр хүнийг амдаар ингээд блоклчдаг. Тэгээд тэр нь жоохон юм амар би ч санагддаг юм шүү. Тэгээд одоо яах вэ гэж бодчих. Миний хувьд ингээд чамаг ингээд бодонгууд заяа. Чи надаа ингээд нэг тийм эдгээдэг хүн шиг дандаа санагдаад тийм. Эргэн тойрны хүмүүсийг ингээд амар юм эдгээж өгдөг. Одоо миний хувьд болохоор би ингээд амар инээд ч юм уу нэг тийм нэг гэгээлэг юм ухыг хичээдэг. Тэнгүүд чи болохоор яг юм бүр ингээд өгрөө нь ингээд залхуурахгүйгээр ингээд ороод тэгээд ингээд ангаадаг эдгээдэг төрлийн хүн шиг надад санагддаг байхгүй. Тэгээ угаасаа ингээд нэг тийм ярмааргүй байсан үед ч гэсэн ингээд нэг өөрөө ирэхгүй яриулцдаг ч юм уу те ингээд нэг тийм дотор ингээд гоё ингээд дотор байгаа ингээд юмнууд ингээд зэгцлээд өгчдөг тийм хүн шүү. Баярлаа. Би ойр толхлоор би бүр яг баг 3-4 хоногийн өмнө тэгж бодсон юм маань болохоор би бас ингээд нэг боддог шгэ бас ингээл яг ийм өөрийнхөө хийдэг ч юм уу өөрийнхөө ингээл байдгийг сошиал дээр айлуулах бас ийм жоох ийм юутай болгоод гэх юм уу системтэй болгоод нэг жоох итгэвтэй ч юм уу байгаад ингээл уг нь бол ингээл жил болох нь бараг боддог заяа. За би ингээл айгу автфид ийм рилнүүд хийжээ. Би ингээл өнөөдөр ийм хувц өмсгөж гин. Өнөөдөр үйл ажиллагаанд зориулаад ингээл ингээл бодоол ингээд эн чинь ингээд сүүлийн хэдэн жил бодоод өмслөх хийдгүү. Тэгээ одоо энэ жил бол одоо бас уг нь бол яг хийн ингээд бодцсон л гэхдээ мэдгүй юу болох мэдгүй. Тэгээ тэр яах уу гэж амар бодсон байхгүй. Сошиал дээр яг хэн байх уу? Ингээл нэг ээж байх уу? Тэгээ би бас нэг хүүхдэрээ ингээд амаргүй байна. За ингээд хүүхдээ бол оролцохгүй. Гэтэ би ингээд мөрөний тухай мэдээлэл айгүй ингээд хөөхөн санагтаал зүгээр өөртөө зориулаад тэгэл хуваалцдаг. Болохоос биш яг ингээд хүүхдээ ингээд маркетингийн хэрэгсэл болгомооргүй байх гэх юм уу. Зүгээр юм хөгжөлтэй зөвлөлтчтэй юм болвол ингээд хуваалцчихдаг. Тэгснээ ингээд за ингээд хоол хийдэг контент хийх үү гэхлээр бас яг ингээд сошиал дээр би хоол хийдэг л хүн баймааргүй байдаг ч юм уу. Тэгэл ингээд бас ингээд яг учраа болохгүй яг үндэ байгаа аахгүй. Үнэ. Тийм. Тэгснээ ингээд ойрын үед зүгээр надаа гүй чи ингээд бас айгүй юу штэ гэж бодсон юм аа. Би нөгөө чат самтныхаа бичвэрийг ингээд оруулахгүй байж байгаад яг өчигдөр ингээд оруулж байгаа байхгүй юу. Яагаад оруулсан бэ гэхлээр яриагаа авчаад 2 сар ингээд юуч бичээгүй ингээд орхицсан. Тэгснээ
тэрний хэд хоногийн өмнө би ингээд Tencent самтын лугаа орсон чинь 4000 л дагагчтай. Би чинь нэг 2000 л дагагчтай. Тэгсэн мөртлөө би тэр 4000 дагагч өөрөө 2000 дагагчаар за дундажлаад нэг 3000 дагагчаар л би 2 хүүхдийн сургалтын төлбөр босгоцсон л байгаа байхгүй. Тэргээр ингээ амар флексдмээр санагдсан. Тэр бүр амар гоё санагдаад дагагч маагч юм хүү гээл яг үндэ бол бодсон яаж ингээл 10,000 20,000 30,000 дагагчтай болох юм болохгүй гээл. Тэгэл тэр чинь ингээл надад амар хуршгүй хол тэгснээ юм худлаач юм шиг санагдаж манагдаад. Тэгсэн мөртлөө нэг дагагчийн төлөө юу хийх үү гэж бодохоор тэнэгч юм шиг санагдаж манагдаад. Тэгснээ гинч дагагч гэхээр би чинь тэр одоо намайг ингээд дагдаг хүмүүс байгаа. Тэг тэргээрээ би ингээд бүхэл бүтэн ингээл 2 хүүхдийн юм хийцэн л биш дээ гэж бодсон чи санаа гарсан. Зас болвол хийх ёстой юм хийж байгаа. Тэгэл ингээл хийдгэр хийгээл зургуухнаар явж л байгаа юм явчлаа тий. Харин тийм би бас ингээд нөгөө контентуудаа ингээл амар өмнөгшгөө ингээл эрт хүчтэй ингээл хиймээр байгаа ч гэсэн цаанаасаа ингээд миний бүр ингээд бүр энэ уугтаа ингээд бүр ингээд за одоохондоо байжиг би яг ингээд нөгөө өөрийнхөө глобалт хүрчээд нэг хүмүүсээ хийж эхлэмээр байна. Тэгтээ бас мөнгө олох хэрэгтэй болж байгаа. Яг юм нэг юм чанаргүй юм хийх үү эсвэл нэг хүмүүс байж байгаа хийх үү гэдэг ингээд нэг голынхаа ингээд гацалтнаас гарч чадахгүй л одоо ер нь бол YouTube-ийнхаа юмыг ч гэсэн одоо ингээд таслахгүй хийгээд жоохон мөнгөний хэрэгсэл гэж хэрвээ харах юм бол зөндөө боломжууд байгаа. Тэгтээ одоохондоо болохоор би тэгмээргүй байгаа байхгүй. Зүгээр л тэгмээргүй байгаа дээр бүх юм очиж ингэчээд тэгээд нэг юм гаргалгаа нь олдохгүй. Заримдаа ингээд нөгөө хит ингээд нөгөө мөнгө олгоцсон одоо нөгөө юмнуудыг ингээ харангуут юм сувгуудыг ч юм ингээ харангуут яг нөгөө өөрийн гэсэн нөгөө сүнсэн байхгүй болсон илт байдаг шүү. Илт байдаг шүү дээ. Тэг яг гоо ингээд үзэхэд гоё ингээ мэдээлэл хүргэж байгаа. Гоё хөгжилтэй юмнууд хийж байгаа, ярьж байгаа. Тэгтээ нэг тийм яг нэг тийм дандаа нэгэн хэмээн ч юм уу нэг тийм хэвтэй болсон юм шиг санагдаад байдгийн. Тэгтээ яг өөрийн гэсэн гоё ертөнцөө харуулж яг миний нэг одоо ойрын хүсэл юм бол өөрийн гэсэн подкасттай болмоор байгаа. Тэгтээ тэрэндээ би ингээд нэг тийм олон дагагчтай хүмүүсээр ч юм уу тэгж маркетинг хийхгүйгээр яг эргэн тойрондоо байгаа яг юм гоё өөр амьдралтай найзуудыгаа ингэж оруулаад тэгээ юу л байна тэр л биш тий. Тиймэрхүү сэдвээр ярьдаг. Тэгтээ ингээд дандаа ярилцахаас гадна хамт ингээ янз бүрийн юм шинээр туршиж үздэг. Тийм юм хиймээр байгаа. Тэгээ бодцсон байгаа шүү. Тэр доо шинэ юм турших гоё юм байна тий. Хинэн ч хийж байгаагүй юм уу нэг өдөр туршиж үзээ тэгээ юм яриа сууж маа тий. Тийм тэр нэрээ гоё санаа байна. Гоё санаа байна. Тийм байгаа. Тэгэл нэг тийм байна. Тэгэл сүүлийн 2 сарын хугацаанд ирснээс хойш гэхэр чи одоо ингээ яг 4 сар болсон байна. Тэгээ би сүүлд болохоор 2 сард баг 1 сард ч юм уу хамгийн сүүлийн аяллахын влогийг хийгээд тэрнээс хойш юм хийгээгүй байгаа. Тэгээ нөгөө бүгэн подкастт хостоор орч мараад өөрөө ингээ энэ тэнд амар завгүй адилхан л байгаа даа гэсэн. Нэг хэсэг ч бас амар завгүй 3 сар өнгөрсөн. Тэгэл яг галзуу хүн шиг нэг ажилд үзэж байгаа. Үзсэн. Тэгэл ингээл гоё ялаа. Тэгээд одооноос бас юмаа таслахгүй хийхийг бас ингээл хичээнэ л гэдгийг гэтээ угаасаа хичээ. Харин тийм ээ. Би ч уг нь болохоор энэ жил чинь подкастаа ингээд нөгөө нэг арай амар болгосон формат бодож алсан хгүй юу. Нэг сард манайх ч 3 дугаар ордог штэ. Тэгээ нэг сард нэг л сэдв барьж аваад тэгээ тэрийг ариун цул хараад 2 дугаар хийгээд сэтгэл зүйчтэй 1 дугаар хийгээд тэрний талаар яг гоё ярьж чадах мэрэгчлийн үнэтэй 1 дугаар гээ тэгээ бүр ингээ 11 сард угаасаа хийх юм чи 2 сараас гээд 11 сэдв мэдвэ зооцсон. Тэгээ 3 сар ч уг нь бол гендер ярих га би нэг дугаар бичсэн байсан. Яг гендер гэж юу юм бэ? Гэнгүүт би бас өөрөө сайн мэддэг юм шиг хэрнээ мэддэг юмнууд амар байдаг юм бэлээ. Тэр мэрийгээ ингээд илүү гоё дугаар муугаар хийнгээ. Тэгснээ тэгээ 3 сар юу ч хийгээгүй заяа. Тэгээ ингээ эдитлээ тагас эдитлээ тавьсан 1 дугаар бол байгаа. Тэгснээ одоо оруулахаар амар сонио. Тийм нэг хоцорчдаг байна. Надаас ингээ постлох ёстой гэсэн баг 4 өөр төрлийн влог байгаа. Гэхдээ одоо бүр ингээ хэдэн сар өнгөрсөн болохоор одоо харуулахаар амар дутахгүй болчиход идэг. Тэгснээ одоо уг нь бол 4 сар чинь бас уг нь нэг сэдвтэй. Тэгээ 4 сарын 10-нд дугаар орох байсан. Өнөөдөр 14. Тэнгүүд ингээ бас ингээ болчих. Таад тягийн нөгөө нэг ариун зал хоёрын бас подкастыг ороод өмнөх подкастуудыг нас сонсоод үзэр ер нь айгүй макланыг олж исэн. Олон төрлөөр ярьдаг бас айгүй гоё ер нь гоё. 50 юм гоё амар амгалан өгдөг тийм подкастууд юм шүү. Чалчаал байдаг. Тэгээ зүгээр л ингэж яг эцсийн дүгнэлт нь ингэж бодсон. Уг нь бол энэгээрээ ингээд мөнгө төгрөг олоод амьдрмаар байгаа хүслэн чинь. Гэхдээ тэр нь ингээд тэгчүүл сайхандаа л гэж боддог нэг юм зүгээр л нэг бодол юм шиг байгаа. Одоо үнэхээр тэрийг хүсэж байгаа бол бас яг тэрэндээ таарсан контентууд хийцэн байгаа. Тийм, явж байгаа шүү дээ. Тэнгүүд яагаад ингээл подкаст, тэгснэ ингээл рил, ингээл сошиал дээр гээд ингээхлээр зүгээр л ийм хуваалцах туртай юм байна гэж бодсон өөрөө. Зүгээр ийм юм хийх туртай юм байна. Зүгээр чалчих туртай юм байна.
үзэл бодлоо илэрхийлэх туртай юм байна. Яаж байгаа хийж байгаагаа хуваалцах туртай юм байна. Ямар нэг юм олоо мэдчих юм бол тэрийг хин нэгэнд хэлэх туртай юм байна гэж бодсон. Тэгээд тэгсэн чинь жоохон тайвширсан. Сүүлд бас би нэг хіднээ засаа нэг тийм комент сонсоод яа марлаа шиг сошиалаа хөтлөх гоё юм аа ингээ ерөөсөө ингээ хандлтынхаа төлөө ингээд амар толгоогоо ажилуулахгүй тэгээл ингээл яг ингээд нөгөө одоогоор амьдардаг одоо байгаа бүх юм ингээл сториндаа хийдэг. Би ингээл манай одоо жишээлбэл ямар олон дагчтай зарим найз мэд яг тэдэн стори тэдээс тэдийг хийвэл хандлтаа яг ингэж барьдаг мэрдэг амар юм төлөвлөгөөтэй байдаг байхгүй. Тэнгүүд надад ерөөсөө тэр хамаагүй идэг тэгэл дагагч буурах ингээл ямар ч хамаагүй. Би яг өөрийнхөө ингээд ертөнцийг хүмүүстэй ингээ хуваалцах амар дуртай юм лээ. Тэгээ тэрийг ингээ ойлгож байгаа хүмүүс нь ингээд хараад үлдэх нь надад аюу арай илүү чухал. Тэгээд дараа нөгөө нэг ингээ 2 жилийн өмнөх сториг архиваас ухаж үздэг шүү. Тий. Тэгээд ингээ стори чинь тэг ингээ баримтжуулаад үлдээсэн. Өөртөө л ер нь бол ингээ энэ үед ингэсэн шүү дээ, нэрээ тэгсэн шүү дээ. Хөөе тэр нэг тэр чинь тэдэн сарын үед байсан. Тэр өдрүүдэд ямар байсан бэ? Тэрнээс би нэг амар нууцлаг байх гал амар хичээж мичээдэг хүн биш юм ийм юм байж байх. Тэгвэл миний сториг үзээд тэгээд би тэнд байгаа. Тийм шүү дээ. За нэг тийм байна. За нэг иймэрхүү. За тэгээ өнөөдөр бол манай найз намайг эргэж ирсэн. Тэгээд намайг эргэж ирэнгээ бит хоёрын чалцсан ийм энгийн влог мөртлөө жоохон подкастер гоё юм байна. Тийм. Энгийн өрөөний болонтах дугаар байла. Ийм гоё ийм орчин бүртгүүлээ бид хоёраа. Ингээд бол байж исэн. Жижигхэн студиг юм хөөрхөн гоё болчлаа тий. Харин ийм зүгээр л ярих л дуртай л байгаа. Ярих хэрэгтэй гэнэ. Тэгээд сонссонд баярлалаа. Баярлалаа.